За Revit дээр маань 5 төрлийн параметр байдаг ба өнөөдөр хичээлээрээ global параметрын талаар орох болно. За ерөнхийдөө шууд гол хэрэглэгдэхүүнийг ярьчих. За global параметрийг хэрэглээ ямар тохиолдолд ашигладаг юм бэ гэхээр ерөнхийдөө хэмжээс дээр ашигладаг байгаа. За тэр нь юу гэж байгаа вэ гэхээр одоо жишээлбэл хаалга цонхны хэмжээ тавих ч юм уу хаалга цонхоо одоо жишээлбэл нэг хэвийнээр байрлуулдаг шүү дээ. Жишээлбэл энэ цонх болгон тэнхилгээс 2000 ч юм уу те эсвэл магадын ирэмгээс 2000 ч юм уу те хаалга нь гадна ханы ирэмгээс 700-ын зай ч юм уу 500-ын зай ч юм уу яг ингээд нэгэн хэвийн тогтмол хэмжээгээ барьж авах шаардлагатай тохиолдолд за тэгэнгүүт яагаад ингэж ашиглаж байгаа вэ гэхээр жишээлбэл би анхнаасаа цонхнуудаа бүгдийн ч юм уу хаалгануудаа багны иргэмээс тэлгийн иргэмээс 2000-аар байрлуулж байсан боловч ямар нэгэн өөрчлөлтийн явцад нийтээр нь дахиад нэг 1000 болгох ч юм уу 1500 болгох ч юм уу өөрчлөх шаардлагатай болсон тохиолдолд энэ параметрыг ашигладаг. За ерөнхийдөө хэмжээ дээрээ даарна. Хажуу талын label dimension aggregate parameter. За global параметр маань ерөнхийдөө ингэж үсэж байна. За ингээ үсчихэл цонхон дээр юу хаалган дээр үү гэдгээ тусад нь өгчээ. Цонх зай 2000 ч. За энийгээ global болгочихъя. За энийг мөнгөд 2000. За ингээ бүгд дагаад ингээ 2000 болчихно. За менежс рүүгээ оръё. За дараа нь за одоо жишээлбэл би түрүү хэлсэнчлэн бүгд 2000-ын зайтай байх боловч би гинтийн өөрчлөлтөөс болоод бүгдийг хэрвээ надад шаардлагатай тохиол 1000 болгочих юм бол ингэж өөрчлөгдөж байгааг харж байгаах. 2000 бол 2000. За 1500. За гэх мэтчлэн тухайн элементийг за нэрийг бол угаасаа эндээсээ өөрчилж болно. За иймэрхүү тохиолдолд глобал параметрыг ашигладаг байх нэ.